За өдрийн мэнд. За ингээд сэтгэлийн урлаг ярилцлагуудаа хоёр киногоор үргэлжлүүлье. За миний танилцуулах гэж байгаа эхний кино болвол 2018 онд бүтээгдчихсэн Ruben Brands Collector гэдэг кино байгаа. За энэ кинон дээр нэг психоаналитик буюу психоанализаар одоо хүмүүс сэтгэл засал хийдэг, сэтгэл засалчийн тухай өгүүлж байгаа. Энэ хүн өөрөө болохоор урлагт маш дуртай. Одоо тийм цэнцсэн одоо гоо зүвч ийм хүн байгаа. За энэ хүн бол өөрийнхөө одоо үйлчлүүлэгч нарыг эмчлэх явцдаа бас өөрийнхөө сэтгэлийн одоо нэг төгшүүрийг, нэг эмгээг одоо хэрхэн эмчилж байгаа тухай гардаг. За энэ Ruben Brandt өөрөө одоо шөнийн аимшиг одоо шаналдаг ийм одоо шөнийн зүүд шүн биднийг айлгадаг тэр аимшигт бодлууд ийм одоо зүйлсээр шаналдаг ийм эмгэгтэй хүн байгаа юм. За тэгээд өөрийнхөө одоо эмчилдэг ийм за одоо юу гэдгийг лөөрчин гэх юм уу те ийм хүмүүсээр 13 одоо дэлхийн 13 тийм нэртэй дэлхийд алдартай ийм бүтээлүүдийг хулгайлуулдаг. За ингээд тэр бүтээлүүдийг авснараа одоо өөрийнхөө сэтгэлийн тэр одоо 13 чөтгөрийг одоо ялнаа гэсэн итгэлээр ийм бүхнийг хийж байгаа тухай өгүүлж байгаа юм. За би ягаад та нарт энэ киног санал болгож байгаа гэвэл нэгдүгээр энэ кино бол зурмал одоо хүүхэлдэйн кино байгаа. Тэгэхээр зэрэг одоо бидний одоо байнгын дассан одоо тэр томчуудын киноноос жоохон өөр хүүхэлдэйн кино боловч хүүхдэд зориулсан биш. За тэгэхээр зэрэг яг нь ерөнхийдөө хийцийн хувьд сонирхолтой олон хүнд энэ бүтээл таалагддаггүй. Тийм учраас би та бүхнийг үзгэж хэлж байгаа. Яагаад гэвэл бидний одоо сэтгэлийн тэр эмзэг газрууд одоо хайгаад олохгүй байгаа олон асуултын учиг одоо бидний насан туршдаа одоо тайлхгаад дээдрийг тайлхгаад оролдоод байгаа тэр олон зангилаанууд ихэвчлэн биднэрт таалагддаггүй зүйлсэд одоо бидний магадгүй зүхтдэг, үзхийг хүсдэггүй одоо харахаараа зэрэгтэй хаадаг ийм зүйлс нуугдаж байдаг. Тэгэхээр зэрэг энэ киног үзэх явцдаа та хэрвээ танд одоо ямар нэгэн зүйл нь таалагдахгүй байвал юу надад таалагдахгүй байна? Яагаад таалагдахгүй байгаа юм шиг байна? Тэр миний ямар газрыг очоод хөндөөд хатгаад юугаараа миний дургуй хүргээд байна вэ гэдгийг бас анзаарах гад үзээрэй. Тэгэхээр зэрэг энд магадгүй одоо таны сэтгэлд хэрвээ шаналн зовлон байдаг болвол тэрний одоо үзүүр нь тийм бас байж болох юм гэдэг үндслээр би бас таныг үзээрэй гэж хэлэх гээд байгаа юм. За хоёрдугаар гэх юм бол хүмүүс одоо сэтгэл засалчдыг төгс юм шигээр боддог. Сэтгэл засалч гэдэг бол ерөөсөө сэтгэл судлал гэдэг шинжлэх ухааныг үтсэн хүмүүсийн одоо сэтгцэх гэдэг зүйлийг одоо юугаар яаж ангааж болох вэ гэдэг номын сурсан одоо тийм мэрэгчлэн л гэсэн үг. Тэрнээс биш тэр хүн робот биш. Ямар нэгэн бэлэн хөтөлбөр биш. Одоо бүх юм нь жин там болчихсон баатуугийн чангалцсан тийм програм ерөөсөө биш. Сэтгэл засалчид одоо сэтгэл зүйч, сэтгэл засалч, сэтгэл судлаач одоо дотор нь янз бүрийн урсгалууд байна те. Сая одоо би хэлсэн психоаналитик гэдэг нэг одоо чиглэлийг хэлж байна. Тэгэхээр зэрэг энэ хүмүүс бүгдээрэнд нь сэтгэлийн зовлон байдаг. Яг л бүгдээрээ хүн шүү дээ те. Тэгэхээр зэрэг хүнд ямар л зовлон байж болох вэ? Тэр бүх зовлон байна. Хүний сэтгэлд одоо яаж өвдөж хөндөөрлөдгөө, хүн яаж эндэлж шаналдгөө, зовж тарчилдгөө тэр бүх одоо зовлонгууд бүгдээрээ байна. За олон сэтгэл засалчид, олон сэтгэл зүйчид юугаараа алдаршиж, юугаараа нээлт хийсэн бэ гэвэл дандаа өөрийгөө эмчилсэн байдаг. Өөрийнхөө сэтгэлийн зовлон ялж гарсан, давж гарсан өөрийнхөө одоо сэтгэл зүйд байгаа ямар нэгэн эмгэгийг те одоо эрүүл бус зүйлийг эрүүл болгосон өөрийгөө ангаасан тийм агуу ангаагчд байдаг. Тэгэл тэр замаа одоо ингэж эдгэрч болдгийм байна гэсэн эдгэрлийн түүхээ, эдгэрлийн замаа л бусдад заасан юм хүмүүс байдаг. Тэгэхээр зэрэг сэтгэл засалч гэдэг хүнийг зүгээр ямар сургууль төгссөн бэ? Хаана ямар одоо дамжаа мэрэгжил дээшлүүлж нарийн мэрэгсэн бэ гэдгийг харахаасаа илүү тэр хүн одоо өөрийнхөө зовлон хэрхэн даван туулсан бэ гэдэг яг амьд туршлага нь одоо биднэрт илүү их үнцэнтэй байдаг. Тийм болохоор энэ талаасаа бас та бүхэн ингэж харна үз. Гэхдээ одоо юу гэдгийг хит туйлшраад сэтгэл засалч гэхээр зэрэг одоо бүгдээр юмтай байдаг гэдэг ч юм уу гажиг одоо юр бусын гэдэг нь жоохон таагүй утгаар байдаг гэж бас битгий туйлшраарай. Аливаа юмд дандаа л бид нар ингээд төвийг одоо алтан дунджийг барьж одоо төв үзлэр гэх юм уу одоо аливаа юмыг бид нар яг төвөөс нь харж чадах юм бол өөрөө ч бид нар одоо эрүүл байх болно бусдын одоо эрүүл мэндэд ч гэсэн хор хохирол учруулахгүй шүү дээ.
За тэгэхээр зэрэг энэ миний хэлсэн өнцгүүдээс энэ киног үзхийг бодорой. Хэрвээ үзэж чадахгүй байвал одоо айх юм ерөөсөй байхгүй. Маш олон хүмүүс энэ киног үзэж чаддаггүй болоос. За дараагийн кино бол 2016 онд бүтээгдсэн Рил Вермайер буюу бид нар одоо Орос школтой зураачд нар бол Вермир гэж хэлдэг те тэр зураачийн нэрээр нэрлэгдсэн ийм кино байгаа. За энэ кинонд бол ерөнхийдөө нэг зураач одоо нэг урлаг судлаачийн одоо кураторын тий эхнэрт дурласан тухай өгүүлдэг. За тэгээд нөгөө тэр нөхрийн одоо чадах зорилгоор гэдэг юм уу Вермирийн бүтээлийг одоо хуурамчаар үлдээд тэрийг одоо харин жинхэнэ гэж үнэлсээд бүр ингээд санаанд оромгүй юм болж байгаа тухай ингээд гардаг юм байгаа юм. Тэгэхээр зэрэг яг энэ киноны явцад яг хайрын гурвалжин хэрхэн хөгжиж гин, хэрхэн дэлгэрж гин, хэрхэн нуран сунж гин гэдэг энэ урчгийн зураасны хажуугаар, голч номын хажуугаар бид нар урлагийн бүтээл, урлагийг хэрхэн бүтээж юм, урлагийг яаж таньдгийм бэ? Тэр таних явцад яаж бас алддгийм бэ? Бүх зүйл бас харагдаж байгаа шигээ тийм төгс бишээ гэдгийг бас харна үзье гэж бодож байна. За тэгэхээр зэрэг урлаг гэдэг бол би урдныхаа яриануудад ч гэсэн ярьжсэн шүү дээ. Тэр чигээрээ цэвэр сэтгэл судлал. Ягдгүр урлаг дандаа л хүнд зориулагдсан байдаг. Одоо урлаг машины тухай өгүүлж гин үү, сансрын тухай өгүүлж гин үү, эсвэл бүр одоо хүнийг үзэн ядсан одоо тийм мизантроп үзлэр байна уу хамаагүй хүнд л зориулагдсан байдаг. Хүний сэтгэл зориулагдсан байдаг. Тэндээс магадгүй одоо магтаал урамшуул гордж ээж болно. Эсвэл эсэргээрээ одоо бүр өдөөн хатгаж дайн одоо өсчээж болно. Ямар ч байсан гэхдээ хүний сэтгэл зориулагдсан байдаг. Тэгээд дандаа хүний сэтгэлээс урган гарсан байдаг. Ямар нэгэн одоо юу гэдгийг математик тооцооноос биш те физикийн үйлдэлээс одоо цэвэр физикийн үйлдэлээс биш одоо ямар нэгэн физикийн үйлдэлээр хийгдэж байгаа одоо тийм бүтээлүүд байна шүү дээ те хөдөлгөөний урлаг ямар нэгэн инсталляц эдэр ч юм уу эсвэл амьд үзүүлбэрүүд эдэр байж болно. Гэхдээ уг сэтгэл уг үзүүр нь дандаа сэтгэлээс гарсан байдаг. Тэгэхээр зэрэг энэ урлагийн бүх бүтээлүүд дандаа хүний сэтгэлийн олон өмнүүдийг харуулж байдаг. Тэнд зөвхөн аз жаргал баяр баясгалан ч юм уу зугаат цэнгэл амьдрал итгэл байгаа биш шүү дээ. Харин ч эсэргээрээ урлагийн олон бүтээл дандаа хүний сэтгэлийн зовлонгоос гарсан байдаг. Хүнд ямар зовлон байдгүй, хүн яаж зовж гин, тэрэнд нь бусад хүмүүс хэрхэн хандж гин, тэр хүн юу хүсэж байна гэдэг тухай дандаа гарч идэг. Тэгээд ерөөсөө бидний хамгийн эцсийн хүсэл бол хайрлах хүсэл байдаг шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг энэ урлагийн бүх бүтээлүүд ямар ч хэлбэртэй байсан одоо гоо сайхан, гоо бус хүнийг урин дуудсан, өөртөө татсан уйцтай байна уу? Эсвэл бүр эсэргээр хүнийг түлхсэн, бүр одоо үзэж чадхааргүй дургуг хүргэсэн тийм хэлбэртэй байна уу? Хамаагүй бүгдээрээ л хайрын ордуу, хайр гуйсан ашиглалт байдаг шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг энэ одоо бүтээлүүдийн олон тэр гялгар хайрцаг, гялгар бүрхүүл одоо юу байдгийг тэр олон чамин хийц, дэгжин байдалж байдгийм үү, өнгө будаг эднэрийг бүгдийг та нэвт хараад тэр бүхний цаана нуугдж байгаа тэр бүтээлчийн хайр гуйсан дууг олж сонсоорой гэж би танд хүсмээр байна. За тэгээд дараагийн уулзалт хүртэл түр баяр та.